Тэрээр айлаа руу харж тулааны үр дүнгийн талаар сардан ядан асуув. Олон түмэн түүнийг амьд үлдэхийг шаардсны үндсэндээ шүүхээс түүний цаазаар хайрыг цацрсныг ажиг түнд тайвшруулсан хижив. Мөн Калли энэ ялцыг зөвхөн өөрийн хатуу зэргээр олж ясныг хэлэхэд тэрээр амьд үлдсэндээ тайвширчээ. Тэрээр одоо ч амьд байгаагаа ухаарч эцэст нь тайвширч хэлэхэд 50 амгалан мэдрэмж төрөв. 7 хоног өнгөрч таатай сайхан өдөр болжээ. Калли гар хүчин болттой хിവэр байх үед Күжөө түүнтэй уулзахаар иржээ. Кижээ сэтгэл нь хөдлөн түүнийг ургац хураалтын баярын баатар хэмээн зарж Мангас авлагч гэсэн алдрыг бахархалтайгаар урчээ. Хэдийгээр энэ нэр Калли дутхгүй санагдаж түүнийг бухимдуулж хүн бүр үүнийг аш хэдийн хүжээнд зөвшөөрсөн болохыг Кижээ түүнд дуулгав. Үр хурч байсан ч энэ цас гоншин алс хол тархсныг тэрээр ухаарав. Мөн Торис цочилж ирээд Каллиг тэнцээнд ялсандаа азтай ингэж хэлв. Гэвч Калли түүнд бараг өөх шаснаа сануулад дуугай байхыг даруухан сануулв. Түүний нүүрний яс хордон эвхэрч сонсон шүрмс нь хэд хоногийн дотор сэргэн гэж энд мэдэгдэв. Гэвч Мангасын хүчтэй цахилтаас болж надтай хогорсон шилбэний яс нь бүрэн эвхэхэд томоохон садд торуулж ясан нь хамгийн надтай асууг хിവэр үлжээ. Айжия нэгсэр хоёрын ачаар өөрийг нь хөөж явуулаагүй гэдгийг Калли хүлээн зөвшөөрч байгаач зах хөсний имчилгээ хийж чадахгүй байгаадаа санаан завсаар байв. Тэрээр хаан тус руу хийсэн аялал ямар ядаргаатай байсныг иргэн дурсав. Гэсэн хэдий ч буцах зам нь хамаагүй амар байжээ. Цаг хугацаа өнгөрч 3 сарын дараа өвлийн үлрээс иржээ. Урд нь хөл хөдөлгөөнтэй байсан орчин одоо цасанд очигдож анхаар улан хүдэрчээ. Зочин баруун цонхны дэрэгд зогсоод 3 сар хүлээсэн тухайгаа дуртав. Гэрчиг дуусаагүй хатан тэрээр гинт цогтсож юм бодон гайхав. Түүний эргэлзэж байгааг мэдэрсэн нэгсэр ураг шалгаж юу бодож байгааг нь асуув. Барууны царай ихэж бодол хэлсэн хിവэр байлаа. Калли гартаа тайг барьсаар өрөөнд орж ирсэн бөгөөд түүний хөдөлгөөн удаан бас болгоомжтой байв. Зочин баруун түүн рүү харж хөжийнх нь буруу байрштай гэсэнээс хизээ нэгэн цагт бүрэн иж бүдэлтэй орох эсхийг асуув. Гүнзгий бодож давтсан нэгсэр энэ бэлэн Каллигийн өсөлтийн үедээ давцаж ясан зөв итгэх аргагүй очтой бутарсныг ухаарав. Тэчээр нь алдагдсан баруун Каллигаас үнэн мөнийг шууд асуув. Зүрхэн өвдөж байгаа ч Калли хөл нь хизээч хэвэн болохгүй гэдгээ бодлоо. Үүнийг сонсоод барууны бухимдал дээдэгтэй хүрчээ. Калли алдартай байсан ч цаашид ажиллаж чадахгүй. Учир түүний хувьд бүх юм дууссан гэж тэрээр зарсав. Гадаа цас арсаар байх ба өрөөнд дотор хорцтмал байдлыг улам нэмэгдүүлнэ. Баруун анхааршаа одоогийн хүндрэл рүү хандууч түлээний хомсдол өссөнийг дурджээ. Тэдний зовлон зүдгүүрийг Каллигаас болсон хэмээн буруутгаж байна. Тэрээр Каллиг Жозефийн гэр бүлийг өдөн хатгаж тэдэнд гай завсан авчирсан хэмээн буруутгав. Тэрч байтугай Калли оронд нь өөх хөстэй байсан гэж хэлж хүчтэй уурсав. Энэ бүхнийг сонссон нэгсэр уурж Каллигийн гайхалтай ур чадвар түүнийг маш сайн багш болгож чадна гэдгийг хэлэн ярианд нь орцов. Гэвч Күжөөгийн итгэж чадан байдлын дунд Калли энэ санааг иш татгалзав. Энэ бол зөвхөн өөрийнх нь гарах шийдвэр гэдгийг тэрээр хатуу шаардав. Бухимдсан Кио багш болгон задар тайсан багчны хувьд хамгийн дэд нэр төрийн хэрэг бөгөөд нэгсэр түүний авиасыг үнэн баранд Бээжин санаж болгосныг сануулав. Гэсэн хэдий ч Калли шийдвэрээсээ буцсангүй бөгөөд Каллиг эвхэх явцыг ойлгохгүй байна гэж үтсэн Кижээг улам их хуурсуулав. Бухимдаж гүйдсэн тэрээр Каллигийн Мангастай хийсэн тулаан ухаанд нь нөлөөсөн эсхийг асуужээ. Калли огтхонд сандарчгүйгээр өөрийнхөө ажилд анхаарсаа хандуулахыг түнд хэлв. Түүний хариултад цочирдсан Күжөө түүний 7 удаагийн ялалтыг сануулж Торис мөн барны өөрийг онцлон санаа зовж байгаагаа илэрхийлв. Гэвч Калли тэдний санаа зовнолыг үл тоож өөрийг нь өргөж үзэн яддаг байсан бөгөөд илдэг байх нь. Хизээ чамар нэгэн ашиг авчирч байгаагүй гэдгийг хэлжээ. Баруун өөрийг нь хамгийн түрүүнд хаяж ясныг тэрээр тэдэнд сануулв. Өнгөрсөн 3 сарын хугацаанд хэвтрээ хүн болсноо иргэн санахад Күжөө болон Торис нар олон тулаанаар дамжуулан алтар нэр алж ясныг тэрээр ойлгов. Тэрээр багш болох талаар хэсэг зур батсан ч хэрэв өөрийнхөө төлөө төлөвлөж чадахгүй бол энэ алтан тушаал ямар ч чадахгүй гэж эцэст нь шийджээ. Калли төлөө бийдэж эхлэх бөгөөд өөрчлөгчөд түүний хичээл зүтгэл талархал илэрхийлв. Тэрээр улан хүчтэй болсныг бүгд хүлээн зөвшөөрч олон мод таарч чадхаар болжээ. Ажилчдын нэгэнд хөлн битээгүй байсан бол дээр байх байсан гэж хэлэхэд Шинэ өөрчлөлт түүнийг хурдан дуугүй болгов. Калли утгагүй эвхэн гэж хариулаад гадаа хүйтэн байгаа тал бүгдийг нь тийшээ орохыг яаралв. Биеийн хүч сайжирсан ч өрөөндөө ороход сэтгэл санаанд тавтургүй хിവэр байлаа. Тэрээр боксын талаар хөргөн мэдрэг туршлагаа эргэн бодов. Гэвч эмнэлгийн эмчилгээг гэмтсэн хүчийг нь анхааж чадаагүйд түүний бухимдал улам нэмэгдэжээ. Гайхалтай нь Айжа өрөөнд нь аш хэдийн сууж исэн бөгөөд хаалхыг яагаад энэ чанга саваад байгаа гэсэн. Тэрээр түүний энэ байдлыг хачин гэж үзжээ. Харуулын байрны хүлээжгийн өрөөнд өмнө таарч яснаа сансан Калли түүний харцтай талархах гэж хичээх зур Айжа өрийг нь өдөж өгөхөөр ирснэ мэдэгдэв. Тэднийг явах гэж байгаа эсхийг асуухад Айстагийн гэр бүл Жозефийн гэр бүлийн уршаар бизнесийн үйл ажиллагааг зогсож ядуухаас өснөйг тэрээр тайлбарлав. Амжиргааны өртөг өсөж анхан шатны хэрэгцээ зүйлсээс бусад тав тухтай амьдарч байхгүй болсон нь
Ялангуяа өвлийн үжирээс айсан нэрж байгаа энэ үед амьд өвдөхөд улам хүндрэжтэй болгож байна. Нөхцөл байдал энд үлдэх харахгүй тийм хэмжээнд хүртэл эмоцныг ухаарсан Калли энэ хүнд байдлыг эргэцүүлсэн бодов. Тэдний дараагийн алхам юу байх вэ гэж асуухад айжаа хэрэгцээгээ хангахын тулд өөрсдөө амьдралаа авч явах ёстой гэдгийг тайлбарлав. Санаан зовсон Калли эзэн тэдэнтэй хамт явах хэсгийг лавсахад айжаа түүнийг сэрдэж аяжах чадваргүй басны хэлжээ. Эзэн нь гүн Жозефоос ай гимээсэндээ өрөөндөө хэдэн өдрийн турш өөрийгөө төвчсөн болохыг тэрээр тайлбарлав. Жозефийн гэр бүлийн учраас хор уршигт тэрээр маш их хичээж залсан бөгөөд хүчээж бүхнийг шийддэг гэдгийг Кашанаар ойлгожээ. Каши үнээр сонсоод түүнийг хэр зэрэг ухаан сууж нөхцөл байдлыг ямар ухаалгаар харж байгааг ойлгов. Хэрэг өөрт нь эрх мэдэл байсан бол гэр бүлээ хамгаалж дэмжиж чадах байснаа хэлээд тэрээр бухимлаа илэрхийлв. Каши тэдний нөхцөл байдал хичнээн хүнд байгааг ойлгож эдгээр сорилтуудыг даван туулахад өөрийнх нь оруулах хувь нэмрийн талаар эргэцүүлж эхлэв. Өөрийнх нь 2 ч удаа аварсан талархсан айлаа түүний өөрийг төлөхийг хүсэж байгаагаа хэлв. Залуу хүн өхөн өрөг шашхад бэлэн байгааг ухаарсан Калли түүний занд саадуулахгүй байхаар шийдэв. Хэд хоногийн дараа зарим хүмүүс түүн дээр ирж багсчин мөн эсхийг нь өсөв. Тэрээр үүнийг хүжээн зөвшөөрөөд нөхөн сэргийг сургалтанд хамрагдахаар ирснээ хэлсэн боловч мод биш түшин дэвших нь үнэхээр тус болох хэсгэд эргэжтэй бай. Тэрээр сүхээр мод автарч ихэрсэн боловч боксийн ур чадвар нь энэ ажилд бараг хэрэг болохгүй төргөн харав. Хүч чадлаа эргүүлэн олж явахын тулд тууштай зэрэг шалгацсан тэрээр сүхээ барин ажилдаа орсов. Нэгэн ажилчин түүнийг сүхээ буруу барьж байгааг анзаарч зөв техникийг нь зааж өгөв. Зөвхөн түүхий хүч гаргах нь хангалтгүй гэдгийг тэрээр тайлбарлав. Энэ нь ердөө төр зургийн нөлөөтэй бөгөөд ур чадвар нь хамаагүй чухал юм. Энгийн хүчнээс эрүүтэйгээр техникийн чухлыг ойлгосон Калли үнд гайхшижээ. Тэрээр атгалтаа өөрчлөн тохируулв. Тэр илүү наривчлал үр дүнтэйгээр сүхээ далайн. Нөрөө бэлхүүсэн өвдөж байсан ч моднуудыг хортон хэрчиж аж болох хортон эвхэр хүсэлтэд хөтлөгдөн өөрийгөө хүчлэнэ. Гин мод чин хурц ирээд бүгдийг энэ газрыг орхиж явахыг шаардхаж. Калли ажиж дууссан хангалттай хугацаа байгааг сануулсан яагаад ийм яруу байгааг асан. Мод чин газар дээрх бавгаан мөрийг зааж ойролцоо олж хайсан бавгаа байсан байж магадгүй гэж хэлв. Ажилчид хоорондоо ярьцж мөрний хэмжээнээс нь харахад жижиг бавгаа явах гэж таамаглана. Гэсэн ч тэд ажлаа хурдан дуусаад явахар шийднэ. Тэгээд модчин Каллигийн бүрдсэн хөлийг анзаараад түүнээс асуув. Ажилчдын нэг нь түүний шинээр ирсэн хүн бөгөөд нөхөн сэргээлт хийлгэж буй боксчин гэж танилцуулав. Модчин нэрийг нь сонсоод Калли бос ургац хураачтын баярын үеэр огрыг ярьсан хүмүүс гэдгийг ойлгов. Тэрээр өөрийнх нь хүүтэр домогт тулааныг харсан гэдгээ дурсан. Үүнийг сонсоод ажилчид тайвширч Калли огрыг ялж чадсан чинь бавгаатай үзэхэд ямар ч асуудалгүй гэж бацгацгаана. Калли ичиж засандаа тэднийг өөрийг нь огрын антикийг хачаа хочороо дуудах болохыг хүснэ. Оройн Калли өрөөндөө сууж идэл Торресыг ямар нэгэн зүйл санааг нь зовоогоод байгаа эсхийг асуув. Торрес түүнээс өөрт нь техник зааж өгөхийг хүсэж байгааг сонсоод тэр гайхшин. Торрес хошигнолоор Кахаг ирдэг ч гэсэн ичмэр санагдаж байгаа ч Каллигийн боксийн техникийг биширдэг гэдгээ хүлээн зөвшөөрнө. Тэрээр ширээн дээрх усны айганд хүрэх гэтэл гинт гараасаа алдаж газар он чагарав. Калли Торрес үнийг яаж ингэж амархан алдаж орхисныг гайхна. Торрес заримдаа биеийн тушаалтан захирагдахгүй. Бас зарим хүчит хараа нь бүрдэж байгаа хүлээн зөвшөөрнө. Энэ бүхэн түүнийг гайхшруулж Торрес руу чөлөө шидэхэд хүргэв. Гэвч Торрес буруу тийшээ гараа сунгаад түүнийг барьж авч чадсангүй. Манай хүү Торресын биеийн байдал ихэд хүчтэй цохилтын нөлөө эсвэл торчлог бүрхөвч хавхарснаас болсон эсхийг бодож үзэн. Туршлагатай боксны хувьд Торрес олон цохилт өгсөн ч бас хариуд нь маш олон цохилт амссан нэгэн. Калли толгооруугаа тасралтгүй цохиулах нэцтэн түүнийг болгож магадгүй гэж тайлбарлахад Торресийг энэ учраас зөвлөгөө авахар ирсэн гэж хариулв. Тэрээр Каллигаас боксийн үр дүнтэй техникийг зааж өгөхийг хүснэ. Тэрээр хамгийн түрүүнд бие болон гараа хооронд нь нефт нийлүүлж хамгаалалтын байрлал авахыг зааж өгнө. Тэрээр зөвхөн зааж болохын оронд бат бүх хамгаалалт босгох нь өрсөлд хүчийнхөө дайралтыг төсвөлөхэд илүү ашигтай байдгийг тайлбарлав. Торрес энэ байрлалыг хадгалах нь өөрөө дайралт хийхэд хэцүү болох юм биш үстэй гэж асуув. Гэхдээ Калли шалган цохилтыг хаахад үр дүнтэй болгож хажуу талаас цохиход бие болон толгойн хөдөлгөөнийг зэрэгцүүлэх хэрэгтэй гэдгийг сануулв. Калли цааш нь Торрес цохилтыг хаахын зэрэгцээ биендээ хэсгээ хөдөлгөж өрсөлд хүчийн дайралт намжмагт сөрөг дайралт хийхийг зааж өгнө. Гэвч тэрээр нүд болон тархинд нь ядар хааны шинж тэмдэг илэрч байгааг анзаараад түр засарлах ахыг зөвлөв. Гэтэл Торрес хуваар нь мод шахах тул амрах боломжгүй гэж зүтгэн. Тэрээр утгагүй тулаанууд болох тул хэрэг амрах юм бол ялагдаж магадгүй гэж тайлбарлав. Калли яагаад тэдний багш ийм шахах хуваар гаргасныг гайхаж багш нь хитрхи бодлого авирч гэнэ үү гэж ирвэлцэн. Хүндрэлтэй байгаач тэд бэлфижийн төвийг орхиод явчих талаар бодож үзэн. Гэвч энэ шийдвэр нь аль хэдийн хүн байдалд орсон эвлэн газарт илүү их асуудал авчирч магадгүй юм. Энэ хооронд мод чин хүүтэн цаг агарыг ажиглан дорны гэр бүл аль хэдийн цогтож эвлэн олон хүн байдалд үлдээснийг ухаарна. Инженерүүд амархан нөө чадварч ажилчид үргэлжлүүлсэн ажиллах хэвээр тол явж чадахгүй гэдгийг ойлгоно. Ажилчид Каллиг хайхаар яваад тэрээр ногдсон ажлаа хугацаанаас өмнө амжилттай дуусгаад гашт тэрглүү ясныг олж мэдв. Калли ажлаа санснаас эрт дуусгасныг хараад мод чин түүний хорд өр бүтээмжийг бишин. Тэд ажлаа дуусаад түүнийг буцааж дуудахаар ярьсан. Энэ зөөр Калли модыг цохиж нудраараа хүчтэй цохилт өгөн бишбилээ үргэлжлүүлнэ. Ясан дахин цохилт өгөх нь кальцин түвшин нэмэгдүүлж зэвсэн шиг хатуу болгодог. Гэсэн чонын хоолнд итгэдэг тул
Тэрээр энэ аргыг маш их дүнтэй гэж үзв. Илүү хүчтэй болохыг хүссэн Каши ерөнхий хүч чадлаа нэмэгдүүлэхийн тулд бэлхүүс нурууга чангасах тал дээр анхаарч модыг хүчтэй цахин. Ажигчид болон мод чинь явахаар биш твижээ гинт газар хөвтөж би баавга бамбарстайгаа харагдав. Баавга өгсөн дах бөгөөд энэ дүр зэрэг бүх хүн гайхшруулна. Ихэндээ гайхсан ч өөр зэр шиг амтан далгцсан бололтой баавга өнгөж тэд өрөөдөх сэтгэж түн. Хатуу ширүүн цагаагаар хоол хүнсний хонцч тэднийг амьд үзэхэд хэцүү болох нь гэдгийг ухаарч бамбарсуудын төлөө санаан зарж ихнэ. Бамбарсуудын нэг нь Каши руу төхөж ирээд хүзөөсөн зүгтгэхэд тэрээр энэ байдлыг анхаартай ажиглав. Ажигчид үүнийг анзаараад бамбарс түн тассан бололтой гэж хоорондоо ярьсан. Бамбарс маш өрөвдөлтэй харагдаж байгаа тул бүгд Кашиг үнийг хамтавч явахыг хүснэ. Тэрээр бас үнийг өөртөө авах талаар бодож үзнэ. Түүнийг гэртээ авчирхад көчөө маш хөөрхөн гэж бодсон ч багш нь бидүүр том асуудал болно гэж санаа зовжээ. Каши өөрийнхөө хоолноос хүч хооллох болно гэдгийг хийж тэднийг тайвшруулна. Багш ирээд чон тижээж байгаа төрлөг тэднийг зэмлэн. Каши уучлалтгүйсэн ч багш бамбаруу шиг гаргаж хаяхаа шаардлагач гэсэн хэдий ч Каши үнийг дөнгөж хөөрхөн гүлэг гэж цэцгээд хүлээхгүй. Тэрээр бас энэ бол нохоо биш чон гэдгийг тодорхойлж хэлв. Үнийг сонсоод нэгсэр тааширч хүнд гэмтэл учруулахгүй тал сайн сурахыг анхааруулад түүнийг өөртөө үлдэхийг зөвшөөрөв. Явхасаа өмнө багш Кашид маргаашнаас эхлэн хашийн барилгын талбайд ажиллах тул сайн амархыг сануулав. Тэрээр Каши хашийг нурааж иж ажиллаад дуусгаж магадгүй гэж сэжигч байгаач ажиллаа зөв хийх ёстой гэдгийг анхааруулна. Энэ зур баран август ганцаараа сууж хуучин холбоогоо сэргээх замаар амжилтанд хүрэх төлөвлөгөө бодчихлоо. Баран август язгууртнуудыг урьж боксийн талаан цахан байгуулах замаар харилцаагаа сэргээх гахалтай санаа гарчээ. Тэрээр Торис болон Огрийн алагч зэрэг мэрэгжлийн багчидтэй тул үн төлбөргүй талааныг үзэхээс хинч татгалзахгүй гэдэгт итгэлтэй байна. Нэгсэр өрсөл бичвэрн Катажны боксийн багийг өөрөөх шаардлагатайг дурсав. Гэтэл хашийн барилгын ажил өргөжсөөр байвал маш их мөнгө шаарддаг болно. Баран оршин суугчдаас яаштай хөрөнгө цуглуулахыг санал болгосон ч Нүксэр орон нутгийн тэсгэнийхээ үнийг хүлээж авахгүй бигийг тайлбарчээ. Баран үнийг өөрийнх нь асуудал гэж үзэн өөрөө шийдэхэр шийдэж нэгсэрт зөвхөн талаанд бичлэг тач дээр анхаарахыг хүсв. Энэ бүхэн нутаг дэсгэрээ аврахын төлөө учраас хүмүүр золиос хот бэлэн байх хэвээр бич тэр үзнэ. Дараа нь тэрээр нэгсэрт очиж талаанд битгэл төшөө. Хэд хоногийн дараа хашийн гадаа тансаг тэрэг нүдэрч зогсов. Үн төлбөргүй боксийн талаанд татагдсан язгууртнууд тухайн нутаг дэсгэрт анх удаа хүрсэн иржээ. Ямар ч үн төлбөргүйгээр мэрэгчлийн боксчдын талааныг үзэх боломжийг хэн ч албахыг хүсэхгүй. Гол талаанчдаас гадна бусад боксчид рингэн дээр хоорондоо толбодож эхэлнэ. Бүх талаанууд маш сонирхолтой байна. Катажны боксийн баг авиаслаг богчдоос бүрджээ. Энэ үеэр Торис болон Каши нарт тэднийг жинхэнэ мэрэгчлийн хүмүүс гэдгийг ухаараа харцсан. Эхний талаанд Катажны баг ялгартай болов. Талааныг харж байтал Кашигийн нэг өөрийнх нь нэрийг дурсахыг сонсчээ. Түүнээс алдартай Каши мөн эсхийг асуухад тэрээр алдартай нэгэн биш нэр нь мөн гэдгээ батлав. Өөрийгөө танилцуулсан тэр залуугаас өмнө зүгээс ирсэн далайчин Ширам байв. Манай хүү түүнийг далайчин шиг харагдахгүй байна гэхэд Ширам өөрийнх нь хүлэг онгоцоор сэрдэж бол 8 лагчид өөрийг нь барьж ясныг тайлбарчээ. Барьцааг нь тулмөгс тэрээр гэртээ харих болно. Хамгийн хүчтэй хүмүүсийн тухай ярих бүрт түүний нэр дурддагч тэрээр энэ яриаг дэвстүүлсэн хэрэг гэж үздэг аж. Тэрээр Тористэй харьцуулахад маш сул дорой харагдана. Цаашлаад тэрээр сая хүний хувьд Каши илүү их бэлтгэл хийж бусдыг амархан шүмжлэхгүй ахаар зүлөө. Яриагаа өндөр төвтөө тэрээр танилцсандаа таатай байна гэд гар барихыг хүссэн. Тэрээр Кашиг нэг гэж бодоод гараа шахаж базаад буусгаж авахар шийджээ. 5 жилээс дээш хугацаанд далайн даавуу татаж байсан болохоор түүний гарын сууны хүч маш сайн гэдэгтээ итгэжтэй байна. Гэвч ямар нэгэн зүйл буруугаар ирэв. Тэрээр юу басныг шууд ойлгож царайн цавхиж эхэлнэ. Ясан хугарах гэж байгааг мэдрээд Каши юу басны болон яагаад сандарч байгаагаас түүнийг сандарч байгааг хараад гараа сул тавьжээ. Торис өөр нэгэн шин залуу Кашигийн өмнө асууж байгааг хараад рингэн дээрх тулааныг нь харсныхаа дараа дахин хизээч ингэж явж чадахгүй байх гэж бодно. Манай хүү түүний барьцааг төлж чөлөөлөх талаар санал болгоно. Тэрээр талаануудыг үргэлжлүүлэн үзэхтэй боломжтой. Ажист сургуулийн боксчид бусад бүх боксчийг дуусгах өрөг хүлээжээ. Ко өөрийгөө хамгийн шилдэг бөгөөд хүчтэй гэдэгт итгэн талаанд орж ирв. Тэрээр шууд л урт гартаа төшөглөн өрсөлд бичийнхээ эрүүлүү зохив. Өрсөлд хүч нь ийм хол зайнаас тийм хүчтэй зохиж тасандаа цочирдв. Торис мөн Кёг хэв зэрэг өөрчлөгдсөнийг хараад гайхав. Тэрээр ихээхэн хүч чадaltaй болж хүчрэх байдлаар тасалдж байна. Торис түүнийг нь юу ч хүртэл яаж чадахыг ойлгов. Харин Каши өрсөлд бичин өндөр бол зайг ортолох нь зөв гэж бодож байвч Кё ямар ч уур чадвар ашиглахгүйгээр үнийг хүчээр хийж гин. Тэрээр Кёг ядрахыг нь хүлээж байгаад зэхүүж илүүдэр гэж үзв. Тулаан Когийн ялалтаар өндөртөхөд Торис түүнийг ялалт байгуулсан нь сайшаав. Одоо түүний ээлж ирч Киджо түнд амжилт хүсв. Ажид сургуулийн зэрлэг хаа гэртдэг тэрээр цогцсон олон өрсөлдөг рүү зохиж өнөхийг хашхимдын чөтөн тэрэнгэн дээр гарч ирв. Тоглолт төвшөхэд тэрээр анхаарлаа алдаж
Каллигийн заасан техникийг ашиглахдаа эргэлдэж эхлэв. Тэрээр өөрийн тасан хэм маягтай найд хоош идэж хамгаалалтын байрлал үзэв. Өрсөж бичин том цохиж авсныхаа дараа зогсхон орон дургчлаар байгаа тэр удалгүй анзаарав. Өрсөж бичин мөн Торресын тэсэр хатуушрыг хүлээн зөвшөөрч түүнийг Ажистийн зэрлэг ха гэж нэрлэхэд зохистой нэгэн болохыг ойлгов. Гэсэн хэдий ч өрсөж бичин уур хэлнээр дүүрэн харагдаж түүнийг бут нэрхээр хатууш идэжээ. Өөртөө итгэж дүүрэн байгаа өрсөж бичин Торресын цохилтоос төвгүй бүтэж байлаа. Калли хамтрагчийн яжалтад санаа зовсон байжтай тулааныг ажившин. Гинт Торрес өрсөж бичийнхөө хүчтэй цохилтыг алдаж газар онов. Бүзгчид өмнө нь хизээч харж байгаагүй. Шинэ үеэслийн загвар болохыг нь таньж мэдэн энэхүү өрмөц талааны хэм маягийг ташаа үзжээ. Калли энэхүү шинэ талааны арга барьцыг олохыг хичээгээд анхааралтай ажиглав. Энэ хэм маягийн үед биеийн дээд хэсэг цохилтоос булзааруулдаг байна. Торресын тулаандаа ашиглаж буй арга техникийг өөрийнх нь арга гэдгийг Калли олж мэдэв. Торрес өмнөх тулаануудаа ашиглаж байсан техникийг одоо ашиглаж байна гэж тэр бодож байлаа. Энэхүү боксийн техникийг үеэслийн загвар гэдэг бөгөөд ургац хураалтын баярын дараа боксчиддаа үүнийг хөвшүүлэхээр заварсан дюг үеэсээ анх нэвтрүүлжээ. Одоо бүх боксчид өөрсдийн техникийг харуулах боломжтой бөгөөд зөвхөн уламжлалт боксчидаар хязгаарлагдахгүй. Энэ техникийг дюг үеэслийг зохиосон гэж олон хүн боддог ч толгоончидтай толгойч байсан хүмүүс үүнийг Калли зохион бүтээснийг мэддэг. Торрес газар дээрээс хүнд тэгэр босож ирэв. Тэрээр өөрийн мэдрэмжтэй санаа зовлгүйгээр дахин давтална. Өрсөлд хүчин түүнийг үеэслийн техникийг мэд хэсгийг асуусан ч тэр үнийг мэддэггүй бололтой байв. Торрес одоо өөр хэлэн давтаж өрсөлд хүчин энэ удаад тэр өөр болсныг ойлгов. Төгсгөл зохиж төхөхөд бэхэн болсон өрсөлд хүчин энэ техникийг сонирхолтой санав. Тэд байрлалаа солилцож Торрес ихний цохилтоос булзааруулв. Шинэ хамгаалалтын байрлал өрсөлд хүчийнхөө цохилтыг үл тоон солиход төсөлсөн бөгөөд энэ нь түүнийг улам ууршуулв. Тэрээр хичнээн хүчтэй зогсон ч Торрес хөдөлгөхгүй байгааг хараад бухимдав. Тэр мөн бүх биеэ хаасан гэж бодож байсан ч хэрүү илүү ойртуул түүнийг гарцаагүй унгаж чадна гэж бодов. Торресын зөвхөн хажуу ба хөвжийн хэсэг нь хорсон тос өрсөлд хүчин зайг ойртуулад хүчтэй цохилтох чадна гэж үзжээ. Үүний дараа өрсөлд хүчин Торресын цохилтоос зайлсхийх хэрэгтэй гэдгийг ойлгов. Түүний нүдрэг удаан боловч бүх хүч чадлаараа хөдөлж хүлэн газар бат бүх зогссоноор илүү товтогчтой болгож байлаа. Тэрээр өрсөлд хүчийнхөө бүх цохилтыг хааж хамгаалахаар шийдсэн бөгөөд энэ бол тулааны явцад сарсан шинэ арга юм. Торрес хүчтэй цохилт өгч өрсөлд хүчөө газар унагаа. Энэ дээр хүзэгчид Торресын өрсөлдөд баяртай байна. Калли газар хөвтөж буй тулаанчийг хараад энэ хэм маяг бараг өөрийнх нь хэм маягтай төстэй болохыг олж мэдээд гайхав. Мөн тэрээр боксын зөвхөн гараараа тулж пас биш хүлийн гişгүүр орохгүй гэж бодож байв. Энэ хооронд Торрес хүч чадлаа эргүүлэн олж авчээ. Калли түнд хамгаалалтын байрлалыг зааж өгсөн хэдий ч Торрес өөрөө маш их зүйлийг хийсэн бөгөөд маш сайн боксчин басныг ойлгов. Тулаан амжилттай өндөрлөж гадаш фүүнийг хараад сэтгэл хангалуун байв. Зочин баран Жозеф Вангас бүх хязгаартнууд гатыг дахин дэмжиж байгаа тул түүнийг унгаж чадах хэсгийг асуув. Хүмүүс сайхан тоглолт зохион байгуулсан барныг мартчихлаа. Тэрээр өөрийн эзэмшил газар нь өмнөх шигээ дахин амьд баж байгаад маш их баяртай байв. Гэсэн хэдий ч зочид яваад өгсөн бөгөөд тэдэнтэй холбоо барих холбоо дахин тасрав. Баран тэдэнтэй холбогдохыг оролцсон ч ямар ч хариу авсангүй. Одоо түнд өөр сонголт үлдээгүй тул зөвхөн зарцнараа зэмлэлүүлжээ. Энэ бол зүгээр л үн төлбөргүй үйлчлэгээ байсныг тэр ойлгов. Тиймээс хинч түнд туслахад анхаарал хандуулсангүй бөгөөд бүх харилцаа тоглолтоор дуусжээ. Түүнчлэн үзэгчид зөвхөн үн төлбөргүй тоглолт үзэх гэж ирсэн байсныг ойлгоход уурн хүрв. Учир нь тэр язгууртнуудад зориулж хашиг сэргээн босгосон юм. Өөрт бухимдсан тэрээр архиухыг хүсэж зарцнараасаа авч ирэхийг тасардгүй шаардав. Хэдэн 7 хоногийн дараа ажилчин өрөөнд сууж байгаад газар нутгийнхаа ирээдүйн талаар бодож байлаа. Зочин баран бол харах сэвцгийн нэгэн төдийгүй муу менежер учраас нутаг дэсгэр нь хэвээ ажиллахгүй байна гэж тэр үзэж байв. Баруун хашин засварыг хариуцуулахаар баатар сонгосныг тэрээр ивхиж ядна байлаа. Энэ үед хаалга тавшиг чимээ сонсогдож Калли башин сууж би өрөөнд орж ирэв. Тэрээр би төвлөөсөө ирсэн бөгөөд одоо тэдэнд туслах болно гэдгээ мэддэв. Багшин шашны өдөр тул амархайг хүссэн ч тэр ажиллахыг илүүд үзэж байна гэд толцов. Манай залууг өөрийн үрчилж часан бяцхан чонд дагалдан яваа ажээ. Багш чоныг анзаараад нэрийг нь асуув. Энэ бол чоноо гэхээсээ илүү тархалсан нохошиг харагддаг Рово гэдэг нэртэй гэж тэр хэлв. Тэрээр Каллид бэлтгэлэн дуусмагц хамт явж олно гэж хэлв. Үүний дараа Калли бяцхан чонтой хамт зугаалгаар явжээ. Калли Ко болон Торрес нар хэрхэн илүү хүчтэй болсныг бодонгоо ой модлоо юрдийнхөөрөө бич хийхээр явав. Энэ зөв Рово ойноос гарч буй хачин чимээнд анхаарсаа хандуулав. Энэ бол салхи биш харин бут сүг сэсэрч байгааг тэр удалгүй анзаарав. Манай хүн өмнө нь ямар нэгэн зүйл байгааг аль хэдийн мэдэрсэн байв. Тэгээд өмнө нь том бавга зогсож байгааг хараад тэр цочирдв. Бавгаан жижигхэн харагдаж байгаа ч хүч чадлыг цацруулж байгаа нь түүнд итгэмээргүй санагдав. Бавгааг сур дөрөө харагдаж гин гэж тэр бодож байсан ч ойр тутсан бицэн хөлтэйгөө зогтох боломжгүй байлхав. Чоно эзнийхээ хажууд зогсоод чангаар архирч байлаа. Тэгтэл манай залуу чоныг өөрөөсөө илүү биш гэртэй байна гэж үзээд зөвхөн авч
ирээгүй харамсав. Баавга чангаар архирч эхлэв. Тэрээр өөрийн нудрахсан ур чадвартай итгэхээ шийдэв. Баавхан хатагч зэрлэг ураараа дайрч орж ирв. Кажи ихний цэвэртээс булзааруулаад баавхан анхаарлыг санаасныг ашиглан түүний мэдрэмтгий хамрын үзүүлэлтөө хүчтэй зөхиж цасыг нь гаргав. Рово баавгаг ширтэ харж хариуд нь архирч байлаа. Үүний дараа Кажи баавхан эрүүлв дахин нэг хүчтэй цохилж өгсөн нь түүнийг улам уурсуулв. Баавгай түүний хувцсыг сарваагаараа ураад шууд дайрч орсов. Харин манай засвар дахин нэг хүчтэй цохилттой нүүр толгойд бэлтгэв. Энэ үед хавлагч байшиндаа 50 нойрсож байв. Гадаа өдөж хүүтэн байна. Гинт нэрийн чимээ түүнийг сэрээж тэрээр гадаа юу болж байгааг шалхахаар гарлаа.